ковид тусаад идэгсэн хүмүүсийн хувьд лонг ковид гэж хэлээд байгаа. Урт ковидын үеэр сүлдэлт ядаргаа, за амьсгалын богиносол, мөн танин мэдхүүн саатал гэдэг одоо эдгээр шинж тэмдгүүд байсаар байгаа боловч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаа нийт 200 гаруй шинж тэмдгүүд ерөнхийдөө байгаа талаар мэдээлсэн байсан. Тэр би өөрөө ковид тусаад идэж байгаа хүний хувьд буцаж яаж дасгалынхаа горим руу орох вэ гэдэг талаар их сурвалжуудаас ухаж байгаа. Тэднэрээс олсон зөвлөмжүүдэд нэгтгээд энэ удаагийн видеогаар товчлоод хүргэе гэж бодлоо. Намайг Куш гэдэг, би дасгалжуулагч мэргэжлэр Америкийн дасгал хөдөлгөөний зөвлөлт суралцсан сертификатсан. Өөрийнхөө сувгаараа дамжуулаад олон нийт дасгал хөдөлгөөнийг ойлгомжтой хүргэхэд зорж одоо видеонуудыг бэлтгэж нийтэлдэг байгаа. Тэгэхээр хамгийн ихний өгж байгаа зөвлөгөө нь болохоор та дасгалжиж байгаад ковид тусаад идэгсэн бол дасгалынхаа заал руу буцаж очихоос одоо бити их яараарай гэж хэлсэн байгаа. Ялангуяа шинж тэмдэгтээ байгаа тэр 10-аас 14 хоног дотор бол дасгал битгий хийгэрэй гэж зөвлөсөн байлээ. Дасгал руугаа орохоос урьдаад сайн унтаж амрах, шингийн юм сайн уух, тэгээд хичээлдээ сайн хоолыг одоо сайн идэх талаар зөвлөсөн байгаа юм. Ялангуяа дундаас хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүсийн хувьд бол зүрх судасны болон одоо амьсгалын замын ямар нэгэн өрөвслүүд байдаг, одоо бий болсон байдаг учраас зүрх судсан дээр битгий ачаал өгöd байгаа гэдэг санаа нь тэр юм байлээ. Зүрхний булчин түргэсгэж үйл ажиллагааг сааруулдаг нэгэн төрлийн одоо өрөвслийг миокардитис гэж нэрлэдэг юм байлээ. Тэгэд ийм миокардитистэй байх боломжтой учраас одоо бэлтгэл рүүгээ орох гэж битгий одоо яараарай гэсэн байлээ. Миний хувьд болохоор бас анханасаа энэ талаар нэг тийм сайн ойлголттой байгаагүй учраас яг ковид туссныхаа дараа би өөрөө яг энэ талаар уншиж жоохон судалсан. Тэр мдээгүй байсан учраас би зөвхөн эхний 3 хоног халуурч явах үедээ бол нэг юм дасгал хийгээгүй. Халуун буусныхаа дараа бол дасгал руугаа жоохноор ингээд орж исэн, гэртээ дасгалж байсан. Тэгээ би нөө өөрийнхөө дархлааны системийг одоо унахаахгүй гэсэн үүднээсээ тэрийг хийгээдсэн. Тэгэхээр тэрийг бол их тийм яарч хийх ёсгүй юм байлээ. Би бол тийм их юу гэдэг өндөр эрчмээр биш, зүгээр өөрийгөө чагнах маягаар нэг жоохон дасгалууд хийгээд явж байсан. Тэгээ шинж тэмдгийн хувьд эдгээр энэ хажуудалд гарч байгаа шинж тэмдгүүд танд илэрсээр байх юм бол та одоо дасгал хөдөлгөөнөө заавал зогсоогоорой гэж сануулж байна. Тэгээ ковидоор өвдсөн хүмүүсийн хувьд бол дараагийн алхам бол өөртөө байгаа тэр зовиртой холбоотой мэрэгжлийн эмч, эсвэл мэрэгжлийн сэтгэл зүйчд хандах одоо зөвлөгөөг дийлэнх сайтуудаар өгсөн байлээ. Тэгэхээр ялангуяа нөө саяны дээр дурдсанчлан 200 гаруй шинж тэмдэг байгаа учраас зарим хүмүүст нь одоо сэтгэл готрол ч юм уу, эсвэл зарим хүмүүст нь амьсгалын богиносол ч юм уу, за заримд нь нойрны асуудал ч юм уу, тийм одоо шинж тэмдгүүд нь харилцан адилгүй байгаа учраас тухайн тэр одоо гарч ирж байгаа шинж тэмдгүүдээ бид нэр өөртөө сайн судлаад тэгээд тэр шинж тэмдэг болгоныгоо одоо тохирсон тэр мэрэгжлийн хүмүүст наривчилж хандах хэрэгтэй юм байлаа. Бидний дотор эсрэг биетүүд одоо үүссэн байгаа хэдий боловч вирусын өөр хувилбаруудаар одоо өвдөхгүй тул бидний нөгөө өмнө баримталж исэн гараа угаах, за тэгэл хүн хоорондын зайгаа барих, маска зүүх гэх мэт одоо дэглэмүүд бол хിവэрээ үргэлжлэх ёстой гэдгийг бол бид нар бас анхаарах ёстой. Тэгэд яг энэ цаг үед бол бид нэр эдгэрсэн ч гэсэн бид нэр өөртөө их гамнаж өөртөө одоо бид нэр инхрийлэх ёстой тийм цаг үе байгаа. Healthline.com хэлснээр болохоор бид нэр амьсгалын асуудалтай байгаа бол дор хаяж 3-7 хоног цаашлаад бүр 6 сар болсны дараа бэлтгэл рүүгээ ороорой гэж хэлж илээ. Тэгэхээр өөрийнхөө өмнө хийжсэн бас бэлтгэлийнхаа эрчмийн 50%-аар бас дасгалжуул одоо арай боломжтой. Хэрвээ одоо шинж тэмдэгч ер нь гайгүй байх юм бол 4-7 хоногийн дараачаас та одоо бэлтгэлийнхаа горимдоо ороорой гэснийг сануулсан байна. Тэгэхээр дасгалжихдаа анхаарах нэг юм 3 бас зөвлөмж байгаа юм л та. Нэгдүгээрт та одоо биеэ чагнах хэрэгтэй. Цээжин дээр чинь одоо хүндүрлж байгаа юу? Эсвэл зүрхний цохилт чинь одоо хэвэн байна уу? Ер нь алхаж гэхэд ер нь ямар хуу байна? Гадагшаа гараад явхад ямар хуу ачаалтай байна гэдгийг өөрөө бас тэрийг ингээ мэдрэх хэрэгтэй мөлий. Хоёрдугаарт өндөр эрчмээс урьдаад эхний 2-7 хоногт бол зүгээр одоо бэлтгэлдээ орж ихсний 2-7 хоногт тийм ээ. Эхний 2-7 хоногт зүгээр маш бага эрчмээр дасгалжаарай. Гуравдугаарт болохоор бид нэр их төвчээртэй байгаарай. Зарим одоо
бэлдэж байгаа магадгүй тэмцээн уралдаанаас татгалзах шаардлагатай бол түүндээ бас татгалзах тэр боломжийг олгоорой гэсэн тийм зөвлөмжүүд байлаа. Тэгэхээр дасгалжуулагчид эсвэл мэрэгжлийн тамирчид ерөнхийдөө максимум heart rate-ээр ажиллана гэж ярьдаг тийм ээ. Хамгийн өндөр одоо зүрх судасныхаа ажиллах тэр чадамжийг бид тодорхойлдог. Тэр чадамжийнхаа тодорхой хувийг багасгаарай гэсэн энэ талаар хүснэгтэд бас бичсэн байгаа. Энэ их сурвалжуудаа би бас видеоныхаа тайлбар хэсэгт оруулаад өгчий, та бүхэн шаардлагатай бол тэмцээнээс ороод бас дэлгэрүүлээд уншаарай. Тэгээ миний хувьд болохоор өөрийнхөө нойрыг тэгээд өөрийнхөө алхааг бол байнга мөшгөж явдаг. Тэгээд мэдээж яг гэртээ байх үеэр бол алхаа маань бол маш багассан байсан. Нойрны хувьд бол ерөөхдөө бас боломжийн чанартай нойр маань бол ер нь дайжгүй байсан. Хамгийн сүүлд хэлэх бас нэг санаа нь болохоор амьсгалын дасгалыг бид нэр сууж, зогсож, доошоо харж хөвтөж, дээшээ харж хөвтөж ийм дөрвөн янзаар дасгалыг хийвэл их сайн гэж хэлсэн байлаа. Энийг болохоор Hopkins Medicine гэж сайтанд зөвлөсөн байна. Бидний хөвлийн хамгийн гүнээс аваад одоо доотлын гүнээсээс аваад урт амьсгал авдаг тийм дасгалуудыг энэ сайтан дээр зөвлөсөн байгаа юм. Тэгээд ингэж авахтаа бол бид нэр амаа том ангаагаа эсвэл мишээж байгаа юм шиг эсвэл ившээж байгаа юм шиг тийм маягаар одоо хийх ёстой юм байлаа. Тэгээд энэ дасгалын үргэлжлэх урт нь болохоор 1 минут юм байлаа. Тэгээд нэг сурвалжийг болохоор би видеоны доотлын хэсэгт холбоод өгчий, та бүхэн бас ороод дасгалжаарай. За ингээд миний бэлдсэн товчхон видео бол иймэрхүү ямар ч гэсэн би өөртөө бол хандаад өөрийнхөө бэлтгэлийг бол их тийм шахаж хийхгүйгээр би бол ганцаараа хийж байгаа болохоор би нэг амар шахдаггүй байсан л та. Гэтэл өөрийгөө илүү их болгоомжилж одоо аажмаар бэлтгэлдээ орох хэрэгтэй байна гэдгийг бол өөртөө дахин хэлж байгаа. Та бүхэн ч гэсэн бас магадгүй их хүчтэй тогтмол байнга бэлтгэл хийдэг байсан бол түүнийг бас азанж гамнах хэрэгтэй байлээ. Мэдээж та ковидоор өвдөөгүй болол тэр чинь бол маш сайн хэрэг, үргэлжлүүлээд дасгал хөдөлгөөнөө хийж байгаа хэрэг. Та огт дасгал хийдэггүй болол яаж ч бодсон та дасгалчих нь өөрийнхөө дархлаагаа дэмжих одоо хамгийн найдвартай одоо тийм аргачлал шүү гэдгийг би бас давхар хэлчихье. Ингээд энэ видео бас танд таалагдсан бол лайк дараарай. Ингээд өөр ямар зүйлсийн талаар одоо дасгал хөдөлгөөний талаар мэдмээр байгаагаа комент хэсэгт хуваалцаарай. Ингээд дараагийн видеогоор эргээд уулзъя.